Энэ гүйлс гэдэг энэ гүйлсний одоо сая ингээд цэцгэлэн шүү дээ. Цэцгэлснийхаа дараа араас нь ингээд энэ өрн орж байгаа. Энэ ногоон юм. Нохоо хошоо авсан, өдрийнүүд авсан, мойл авсан, өрөл авсан. Урыг аваад суулсан. Нөгөө суугтан хаан суулдаг мөн үү? Манжуур тал. Хаан чи ирсвэ. Танаа өсч угаас асаахсан нөө. Нөгөө мод хараад ирсэн болохоор өсний хөлснийхэн санал өөрчлөлт үү. Тэгээд даатгамда босод одоо айл үхээс ахын үлгэр дуурайтай нэг ажил дээр хийж байгаа чинь сэтгэлээс одоо баяр хүргэе. Украинууд бас нэг 25-30 хилийг авсан. Би ер нь бүх жимс авсан шүү дээ. Тийм. Нохоо хошоо авсан, украинууд авсан, мойл авсан, өрөл авсан. Тэгээ хамгийн гол нь хийх газар байхгүй. Тэгвэл одоо жилийнхээ одоо зүнсний хэрэгцээг өөрснөө хангахаас гадна илүү гарна. Борлол хүн авъя гэж өгнө. Яг зарыг гэж би явдаггүй. Тэгээд нөгөө хүн зар пестер тавьчих штэ. Өөрснөө үржиж давна. Тэгээ зарим нь юу ах トゥ нэртээ өгнө. Пест чи аягүй сайн болцсон билээ штэ. Хөдөөн мөдөөнөөс чи хүмүүс үржиж үр авъя. Тэгээд бид нар чи унаа тавьд өгч байгаа юм чи. нийт нутаг дэвсгэрийн маань одоо нэг 8% лойтой ба штэ. Одоо 40-50% нь одоо ойжуулах хэрэгтэй. Тийм улс орн зөндөө байна. Тэгжээж л одоо Монгол маань сайхан одоо экосистем сайхан болсон. Одоо нөгөө тогтвортой хөгжлийн зорилтыг ч одоо үндсөөр нь байгаль орчим өстэй. Ер нь энэ дэлхийн ертөнцийн хамгийн чухал юм бол байгаль орчин юм. Бүх амьдралын үндсийн үндэс нь бол байгаль орчин. Чигээ ихтэй гоё болгочих. Тэгээд дараа нь ингээ гудамж руу орчих. Гудамж руу ороод. Тий. Цаашаа наа үргэлжлээ явж байна. Ингээд тэгээд дараа нь яг үнэ. Тэгээ хороондоо, тэгээ хоттоо, тэгээ Монголдоо сайхан амьдрах гэдэг шүү дээ. Сайхан байна. Бусад айлууд бас үлгэр дуурайл. Тий, үлгэр дуурайл. Ингээд одоо эднийхийг дорооноор харах юм бол магадгүй энэ айлууд энэ эднийхийг хараад хажуу айлууд нь өссөн үсээгөө мад тарж эхлэв шүү дээ. Тэгэн л. Эднийх тарьчлаа, ингэчлээ гэдэг. Тэгээ эднийхээр орж ирж байгаа ах дүүнэр нь ингээд гэртээ очиж мад тарих сэдэлтэй болно.